8 дугаар анги. Би энэ сүрлийг урдчилж анхааруулсан та. Орсыг 50 орхи. 50 орхи. Бүх зүйлд ан цав гарна. Мангагч би шүнжин унтлагыг шаналлаа. Гитлер таныг яагаачгүй боцоор л тэр тун айлтай хүн штэ. Тэр тухай бодоогүй. Чи миний өнгөрснийг бодож байхаар өөрийнхөө ирээдүйг бодооч. Өөрийнхөө хувь заяаг би чамд өөрөө яриад өгнө. Харин өөрийнхөө ирээдүйн төлөө чи л өөрөө анхаарах хэрэгтэй. Өөр хинч биш шүү. Цаашид юу болсныг сонстоо. Тагалчих. Би тэгэхэд итгээгүй юм. Эний юм болсон юм аа. Не поверю. А зря. Садись, Паша. Суу. Паша. Намайг анхааралтай сонс. Нөхөр Сталин бидэнд даалгавар өглөө. Сонсож байна нөхөр Берия. Бид Гитлер төрөх хэрэгтэй байна. Ийм саналтайгаар шүү. Тэр давшилтаан зогсоож бид болсон бүхнийг хэлийн мөргөлдөөн гэж зарлаа. Хэлийн мөргөлдөөн гэв. Энэ чинь яаж болдгийм бэ? Лаврентий Павлович, немцүүд Киевийг авах гэж байна шүү дээ. Би энэ үлдийг хэлийн мөргөлдөөн гэж зарлана. Тэгтэн зөвлөлт толгойд улсын хэсэг хязгаарыг Германд шилжүүлэх асуудлыг тавина. Лаврентий Павлович, энэ чинь одоо юу вэ? Энэ чинь солиор. Би чамд хэлж байна. Суу. Ойлгохгүй байна тийм үү? Энэ санал тэндээс тавигдж байна. Үүнийг ямар аргаар Гитлер төрөх болж байна? Хамгийн хурдан. Бид үүнийг Болгараар дамжуулж хийж болох юм. Тэнд Немцийн элчин сайдын яамтай холбоо тогтоосон манай хүчтэй төлөөний хүн байгаа. Тэгэхээр үүнийг Болгар дэх Германы элчин сайдын яамд дамжуул. Хийх олон нөхөр Берия. Явж болох уу? Хүлээж бай. Энийг үгээр дамжуулаарай. На словах. Яаж үгээр гэж? Зөвхөн үгээр. Мэдлээ, Лаврентий Павлович. Яв да, Паша. Яв. Алиша, чи яаж гэнэ? Сонин аваад ирээ. За тэгвэл явдаа. Биднээс хэсэгхэн жол амар. Вино ч юм уу, пив ч юм уу уусан ч болно. Бурхан минь ээ, бурхан минь. Эхнэрээсээ ийм үг сонсох нөхөр тун ховор байхтай. Тэгэхээр пив уух болох нь дээ. Болгоомжтой байгаарай. Та нар ч бас. Баяртай. Бид таны мэдээллийн сувгийг итгэл олж чадна гэж үзэж байгаа л да. Мөн таны Немцийн элчин сайдын яамтай холбоотой байдал чинь
мөн ажил. Тэгтээ даалгаврыг танд өгөхөөр шийдсэн юм аа. Би сонсч байна. Та өөртөө холбоо тогтоосон Немцийн элчин сайдын яамны ажилтан фон Дитрихст зөвлөлтийн удирдлага Гитлер тавьж байгаа саналыг амар дамжуулах юм. Амаро. Тийм ээ. Энэ санал нь тэгээд юу юм бэ те? Гитлер өөрийн дайралтаа зогсоож зөвлөлт холбоот улсад довтолсон хэдийн мөргөлдөөн болж Юу гинэ? хэдийн мөргөлдөөн гол нь үүгээр зөвлөлт холбоот улс Германд зарим нэг хязгаараа харилцан тохиролцсон байдлаар өгөх юм. Та бүгдийг санаж авсан байж, Низманов. Фон Дитрихс бидний саналыг Рейхийн удирдлагад дамжуулах юм. Өмнө нь бид дамжуулах сүлжээг ашигладаг байлаа. Гэхдээ шууд биш ээ. Одоо түүнтэй яаралтай холбогдох хэрэгтэй байна. Тэгэх тусмаа танаар дамжуулан холбогдохоор шийдсэн юм. Та яагаад дуурахгүй байна, Низнамов? Би итгэхгүй байна. Байж боломгүй. Энэ өдөө хатгалах. Хэлийн мөргөлдөөн гэсэн чи юу гэсэн үг вэ? Хязгааруудаа өгнө гэдэг чинь яаж болж байна? Удирдлага юм шийдвэр гаргасанд би итгэхгүй байна. Та сүмд байгаа биш шүү. Итгэхийг танд шаардахгүй. Танд командлын ямар ч даалгаврыг өөсөвгүй биелүүлэх л шаардлага тавигдана, Низнамов. Юуны төлөө энд ажиллаж байгаа та мартаа юу? Би мартаагүй. Фон Дитрихстэй холбогдоод гүйцэтгэлэн илтгээрэй. Алёша. Алёшенька. Чи яагаад унтахгүй байгаа юм бэ? Нойр хөрдгөө хайрт минь. Ямар нэг юм болоо юу? Үгүй. Юу ч болоогүй. Онцгой юм биш ээ. Немцийн харим зөвлөлт холбоот улсын нутаг дэвсгэрээр ялалтын давшилт хийсээр байна. Знаешь, Ванга надад нэг удаа миний нөхөр бүх хүн төрлөختний төлөө 2 дахин шахагдана. 3 ч байж магадгүй гэж хэлсэн. Юунд дэмий юм ярьд юм те. Юун шахах? Мөн тэр хөдөөний эзэнч Вангач. Ванга сказал, что Би уг нь миний нөхөрт надаас нуух ямар ч нууц байхгүй гэж утсан юмсан. Үүрж миний хань. Оле би чамд ойлгохгүй байна. Би энэ чигээрэл чинийх шүү дээ. Тийм бол битгий надаас нуугаад бай. Би нуугаагүй шүү дээ. Чи юун тухай яриад байгаа юм бэ? Чи өөрийнхөө итгэлгүй байдлаас намайг гомдоож яана гэдгийг ойлгохгүй байна уу? Алёша. Чиний төрөл төрөсөд Тамбомочод хэзээ ч амьдарч байгаагүй. губерния. Магадгүй тэд амьдарч байсан байх л та. Минийхэр бол тэд хэзээ ч тэнд байгаагүй. Это герб. Энэ Тамбомочийн ургийн нам. Үүнийг эмээ минь бэлгэлсэн юм. Би үүнийг хүүхэд байхдаа л дандаа хардаг байлаа. Саяхан дахин харахаар шийдээд хартал. Язгууртнуудын дотор
Нэс намаахын хизээч байгаагүй гэсэн. Ойлгомжтой. Миний язгууртан биш гэдэг нь чамайг хямраагаад байгаа юм а да. Тийм үү? Не огорчай. Чиний надтай нээлттэй байхыг хүсэхгүй байгаа чинь намайг гомдоож байна. Откровенно. Бүр одоо ч тэр. Намайг өршөө. Намайг өршөө. Би чамд юу ч яриаггүй. Чамд аюулт нүрлүүлэхгүй гэсэндээ л тэр. Ойлгооч. Чи төсөөлөгчгүй байна. Миний талаар бүгдийг мэдэх нь ямар эртэл хүрэгдгийг чи төсөөлөгчгүй байна. Алиуш. Энэ чинь миний сонголт. Чамайг өөрчлөгдөд байгааг би мэдэхгүй байна гэж боддог юм шүү дээ. Би чамдаа хайртай шүү дээ. Хайртай би чамтай хамт. Я с тобой. Намайг өршөө, хонгор минь. Юу ч хэлээгүй минь өршөө. Тийм ээ, язгууртан биш ээ. Тийм ээ, би Москвагийн энгийн л нэг гэр бүл төрсөн. Эцэг маань энгийн л хамчлах. Бид зам болгон Тамбовт тосгон дөгөө эмээ дээр очдөг байсан юм аа. Тэд маань язгууртан биш, энгийн л тариачд байсан. Язгууртан болсон миний домог байхгүй юу? Чи Прагад мөн л суралцаагүй. Үгүй ээ. Би сурсан. 1 жил. Үүнээс өмнө Москвагийн эмнэлгийн сургуульд сурсан. Разве школу? Харин одоо би юу хийхээ мэдэхгүй байна. Амьдралд анх удаа л юу хийхээ мэдэхгүй байна. Надаас болоод Үгүй дээ, үгүй. Юунд чи? Би өнөөдөр шин даалгавар авлаа. Би түүнийг биелүүлж чадахгүй нэ. энэ юу юм бэ? Аюултай юм уу? Учир нь энд байгаа юм шээ. Бүгд л аюултай. Миний амьдралд аюулгүй юм эртнээс л байха болсон. Гэхдээ би биелүүлж чадахгүй нэ. Ойлгодоо. Би өөрөөрөө дамжуулж үнийг хийх болоод байна. Би хөгийн амтан болох ёстой болоод байна. Би чадахгүй нэ. Чадахгүй нэ. Үнийг хийж чадахгүй нэ. Чадахгүй. Би чамд хизээч зөвлөгөө өгч байгаагүй. Чиний ажлыг зөвлөснөр хүсэлтүүлэх аргагүй. Миний бодож байгаагаар бол Би яах вэ? чи өөрийн мөн чанараараа л хандах хэрэгтэй. Өөрийнхөө мөн чанараар. Энэ бол ганцхан үнэн зам. Зөвхөн чамч. Единственный. Алёш. Чи бүгдийг зөв шийдсэн мэт.
Чи юу жандороо гэвэж? Үгүй. Зөвлөлт холбоот улсын зарим хязгаар харилцан тохиролцсны үндсэн дээр. Та мэдээгүй байсан юм уу? Үгүй. Төвийн төлөөлөгчийг чамтай холбож ихийг шаардсан. Чи юу хий гэж бодож вэ? Что-то намерен делать. Энэ даалгаврыг би биелүүлэхгүй. Это предательство. Энэ бол юугаарч цагаатгах аргагүй. Ургуулт. Чи гэр бүлээ алгах боломжийг бэлдсэн үү? Тийм ээ. Хэрэгтэй гэж бодож байна уу? Хэрэгтэй. Энэ даалгаврыг биелүүлэх хэсэг чинь хамаагүй ямар ч нөхцөл чамайг устгана. Шууд дараалал үүсэхдээ яах вэ? Магад дуудаач. Бурхан минь. Тэр яасан бэ? Бүх насаараа зовж байгаа юм аа энд. Хажуултвал гайг болно. Сиди сбоку, пройдет все. У вас селеречка есть. Возьмите из нее Танай тэнд гол байгаа. Уснаас нь утгаж аваад шавш. точку. Усаар шавшгаа. Голоос энгийн ус аваад уу? Тийм ээ. Охин чинь эдгэрнэ. Маа ав. Бурхан минь ав. Боо бичлэг байгаа. Чин зүрхнээсээ өгч байгаа юм шүү. Баярлалаа. Айхан хэрэггүй эдгэрнэ. Аав унтмаар байна. Гэртээ харах уу? Яв. Яв. Цэргийг оруул. Би юу? Чи. Чи энд байж вэ? Тэр мэдэж байна шүү. Чи юуг мэдхийг хүсэв? Миний ахыг дэрэмчэд алсан юм аа. 3 хүүхэд нь үлдсэн. Тэд ямар байхыг л мэдэх гээд л. Вот, Хүүхдүүд хочу знать, что с ними будет. С вдовой, с детьми. Худлаа ярьж байна. худлаа хэлээгүй. Хүсэл хөршөөс минь асуу. Алснаас нь хойш 3 сар болж байна. Худлаа яриад байна штэ. Чи өөр юм асуухыг хүсэв үсттэй. Чиний ахыг хэн алсан бэ? Бүр алуурч нэг тийм биз? Тийм ээ. Би ч тэднийг нэрлэх үү? Харин чи өсрөхгүй гэж аамаг. Ам өгч чадах уу? Үгүй, чадахгүй. Тийм бол чи мэд хэрэггүй. Яагаад? Үс хонцон бол аллахал гэсэн үг. Шийтгэл нь чамд аимшигт ирэх болно. Хэрв шийтгэлээс чи зайлж амтсан ч чиний хүүхдүүд аж зээн нар чинь хараал болж хүрнэ. Аимшигтэй шүү. Эн чин шудраг биш шүү дээ. Яагаад тийм байд юм бэ? Хүчтэй өвдөж шаналснаас л тэр. Өмрөд хэрэггүй. Өсрөхгүй бол ахыгаа алсан алуурчдыг шүүхийг чи харнаа. Үнэн үү? Үнэ. Баярлалаа. За явда. Чи хаанаас миний тухай бүгдийг мэдээд байна?
Би олон хүний тухай мэднэ. Би чинь төрөл садан биш шүү дээ. Цусаар бол төрөл биш ээ. Би л хувьдаа чамайг анхны удаа харж байна. Чи бол надад хүнийг биш ээ. Миний талаар бүгдийг мэдэх юм бол чи зөвхөн миний ахыг алсан алуурчны л надад ярьлаа. Миний хувь заяаны талаар ярьсангүй шүү дээ. Чиний хувь заяа тун энгийн. Ямар гэж? Чи миний нөхөр байх хувь заяатай. Энэ чинь л сайхан байна. Хүмүүс сайхан зүйл ярьж чадсан чинь тэрнээс биш муу гээл бах. Бүгдтэй ч биш ээ. Сайн зүйл хийхийг хүсдэгч бүгдтэй нь биш ээ. Өдрийн мэнд. Өдрийн мэнд ноён өнгөрөөлөгт. Сайхан харагдж байна. Орооч. Баярлалаа. Ингээд хаанс таныг над дээр юу авчираа вэ? Өөр юу байх вэ? Нойргүйдэн л байхгүй юу? Мөн дээр нь бас тамын толгой өвчин. Мөн татгнах тийм шиг юм чи яг солиотой юм шиг чичгний шүү дээ. За болдоо юуныхан солиорол. Би таныг чон шиг л ирүүл байгаа гэж харж байна. Жаахан шургуу ажилласан байхаа. Тийм ээ. Софид ажил том их байна. Том их. Германд хамаагүй 50 байлаа. Гэхдээ Софид нэр хүнд ч нөөсч байгаа үстэй. Тийм үү? Энд чи. Би танаас гоё юу хүснээ хийгээч ганцхан намайг хэрийн унтдаг болгоод өгөөч дээ. За сайн байна. Тэгэхээр оролдоод үзье гэдэг баха. Бүгдийг санаж байгаа биз? Бие соллоо. Аль болох эвтэйхэн суугаарай. Нүдэ анаарай. За. Ингээд бие соллоод. Та бие бүрэн солсон байна. Таныг зөөлөн дулаан гэрэл хөдөлж байна. Тэр бүдгэрсээр эцэст нь бөхлөө. Та ажил дээр юу хийдэг вэ? Болгарын улс төрийн дөрөв хэсэгтэй. Та яагаад тэдэнтэй ажилдаг вүлээ? Тэд зөвлөлтийн нуус албадаас явуулсан улс Оросоос Болгарт дотоод хэргийн ардын комиссариатаас илгээсэн тусгай отряд. Тэдний зорилго тагнуул хийх. Энийг та хаанаас мэдэв? Бид нэгийг нь барьсан юм аа. Харин одоо би таныг имчээ. Та яах гэж өвчтөндөө ийм асуулт тавьдаг байна? Энд чинь ямар нэгэн эндүрэл. Би эртээ бүр зоогийн газар байхдаа чамайг анхаарах юм байна гэж ойлгосон. Санаж байна уу чи? Дайны эхлэлийг ямар овсгоотой асууж байв та? Би яриаггүй. Та өөр л ярьсан штэ. Ярьсан. Ягаад гэвэл энэ ямар ч ач холбогдолгүй зүйл дайныг зогсоож болохгүй байсан юм чинь чамайг зогсоож болно. Би үнийг хийнэ. Ноён эмчээ. За Петра. Ноён эмчээ, манай та халдваргүйжүүлэх нундаг дуусчээ. Та надад зээлэгдүүлээч. Тэгэлгүй яах вэ? Өршөөгөр минийгч бас дууссан юм шиг байна. Би танд маргааш туслахад баяртай байна. Маргааш бид өөрсдөө захиалъя. Уучлаарай эмчээ. Зүгээрээ.
Чи яг л өдрийн хоолноор Олечка би юу ч идэхгүй. Хувцас суртал. юу болов? Юу ч бишээ. Замдаа хэлье. Одоохон бүгд бэлэн байгаа 5 орон. За хордож үз. Яасан бэ? Аяар. Суу. Яасан? Ирэлж явах шиг байна. Ягаад шууд л ийм хүчтэй байгаа юм болов? Амьсгал. Сууж, хүлээж. Төвчээрэй. Төвч. Амьсгалаарай. Байна уу? Имлэг үү? Чипровцын гудамж 8 дугаар байр. Манай эхнэр төрж байна. Овгон Димитров. За, хурдлаарай. Ус нь гарчихсан шүү. Баярлалаа танд. Чи хажуугийн гудамжийг хэллээ ш. Би тийшээ явна. За, Олечка. Энэ чиний бичиг баримт бас мөнгө. Чи Ружана Димитрова. Цэжилж ав. Гэрээ идэхтэй. Би чиний нөхөр Цветан Димитров. Им зөөч. Чи бүгдийг ойлгов уу? Тэглээ. Бид хамт явцгаах уу? Би чанга түргэн тусламжийн тэргэнд суулгаж өгнө. Чи яах юм бэ? Энд үлдэж болохгүй шүү. Би энд үлдэх гээгүй байна. Би мөн бид бүгд гайг болов. Тийм ээ. За явъя. Явцгаая. Бүх юм сайхан болно. Битгий санаа зов. Эмнэлгээс би та нарыгаа авна. Бүх юм сайхан болно. Ороорой. Хайрт маань уулзтлаа баяртай. Санаа зовох хэрэггүй. Онгойлго. Ноён не знаю, хаалга онгойлго. Ноён не знаю. Найдаа. Та болгоно. Би бол таны ойлгох шиг бас түүний нөхөр шиг тийг чадахгүй. Чадна. Үгүй. Чадна. Нэмцүүд ямар ч хүчээр явж байсныг хэн ч мэдэхгүй. Сэтгэл төрхөөрөө л ийм хүч орж ирдэг юм. Чи бол яг чадах хүн. Энд зогсч бай. Би ганцаараа явъя. Гүйцэтгэе. Төгье. Сайн байна уу? Сайн байна уу? Би Вангели пандатай уулзч болгосон болов? Та хэн бэ? Та чинь эзэн хаан байна шүү дээ. Борис хаан. Харамсалтай таньчлаа. Бүхэл зураг, бүхэл сонинд байхад яаж танихгүй байх вэ? А? Та Вангатай ярилцсан гэсэн баха? Боломжтой байлгая.
Тэгэлгүй яах вэ? Би одоохон түүнийг дуудаах юм. Би түүний дүүн байхгүй юу? Намайг хинбэ гэдгийг битгий хэлээрэй. Би ирээдүйн талаар түүнтэй ярихдаа тэр хинтээ ярьж байгаагаа мэдээгүй дээр гээд би зориуд ганцаараа ирсэн. Тэгвэл та ганцаараа орсон дээр байхаа да. Намайг сэтгэл хөдлөсөн байхаар яав гэд асуугаад байх болов? Сайн байна. Би ганцаараа оръё. Сайн байна. Шууд. Тэнд үү? Тийм ээ, тэнд бүгд цэвэр байгаа. Би угаачихсан. Баярлалаа. Вангад хэлбэл итгэхгүй дээ. Расскажу, не поверят. Сайн байна уу хатагтай пандава? Сайн байна уу? Надад таны нэг танд хэлсэн юм л да. Тина. Тина пандеро ийм хүнийг санаж байна уу? Санаж байна. Тэр таны чадварын талаар их зүйл ярьсан. Би тантай ярилцахыг хүсээд л Энэ харамсмаар юм гэж юу? Ярилцаж юу нь болохгүй яах вэ? та намайг хэн болохыг мэдж байна да. Чи Болгарын хаан Борис байна. Та хаанаас Бэлэн бай, удахгүй чамайг унаг авах болно. тэгэхээр манай гүрэн байхгүй болно гэсэн үг үү? Энийг ямар нэг байдлаар өөрчилж болох уу? Оролдоод үз. Чамд болох ч юм билүү? Харин чамд чиний гүрэн үлдэхгүй гэдэгт бэлэн бай. Баярлалаа. Юунд тэр үү? Би ямар тач оролдоод үзнэ. Герман Оросын фронттой зууралжсан ялалт харахын аргагүй байгаа. Би Гитлерийн цэргийн холбоог зад татнаа. Оролдоод үз. Чамд өөр сонголтууд чамд байгаа. Гэхдээ бүгд биш шүү. Бүгд биш гэдэг чинь юу гэсэн үг вэ? 8 дугаар сарын 28 гэдэг өдрийг санаж яв. Яагаад 8 дугаар сарын 28 гэж? Одоо хавар болж байна шүү дээ. Энэ өдрийг санаж яв. Ванга, би Митка Гучров байна. Чи өөрийгөө хэн гэдгийг ярихгүй ч байсан болно. Би чамайг мэднэ Митка. Би гойх гэдэл. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу, Любка? Ванга. Тэр яах гэж ирэв? Любка, бид явна. Хаашаа? Петрич руу. Петрич яах гэж? Митка намайг нөхөрт гараач гэлээ. Чи юу болж байна? Тэр чинь сэрэг. Түүнийг бэлтгэл чөлөөлөхөөр шууд л биднийг авахаар ирнэ. Тэр сохор хантай болохоос айхгүй байгаа юм бах та. Айхгүй байгаа. Муул байна. Дүү минь. Митка аймхаа хүн бишээ. Тэр хүчтэй хүн. Бидэнд тулгуур болно. Мила Вангаг хардаа яваагүй вэ? Бажуулангүй юм аа. Би чамд хэлээгүй юу? Надад Дюбка бэр гуйж ирсэн. Итгээгүй юм үнэн болж таарах нэ. Явж харъя.
Тэгээ хормод цэнгэцгээ хэлдэ чи эрдэнэ шишээ маргааш авч ирээрээ. Тэгээ аваад очие. Тэр ямар тэрэг гэж Людка бүгдээ зурагцсан. Эцэст нь нэг ингэдэг байжээ. Ингэж битгий бодоо Людка. За бэлэн боллоо. Бэлэн үү? Тэгээд явах уу да? Явцгаая. Ванга чамд аж жаргал хүсье. Битгий санаарай. Баяртай хайрт минь. Ингээд болоо юу? Тийм ээ баян биш шүү. Зүгээрээ. Чамд аж жаргал хүсье. Бурхан эвийг басил. Одоо чи том шүү. Бүх зүйл толгойд ирчин шүү. Ванга бити санаа зовоо. Баяртай мэдгэ. Ванга эрүүл их байгаарэ. Чамд ч мөн адил аж жаргал хүсье. Милана. Хоримонда оройроо. Бүгдээрээ Аж ирээрээ. жаргалтай байгаарэ. Би та нартай очноо. Ирээрээ. Аж жаргал хүсье. Ирж Бидний байгаарай. битгий мартаарай. Тэгээд ямар тааш та нөхөрт гарчээ? Та нөхөртэй болж болгоомжлоо. Нөхөртэй байсан. 30 жилийн өмнө нас барсандаа хөөрхий. Тридцать лет назад. Вангагч. Борис юу болсон бэ? Та яагаад түнд 8 сарын 28 гэж хэлсэн юм бэ? Одоо ярьж өгөө. Энэ үргэлжлэж болохгүй өнөг яаж ойлгох болж байна? Морис хаан бидэнтэй байгуулсан холбоогонд цуцлуулах хүсэлтэй байна. Тэр манай Дорн фронтын тактикийн маневрыг зөв үнэлэхгүй байгаамаа. Софид одоо ч зэргийн хатагш ажилласаар байгааг бас сануулъя фюрер минь. Түүнийг юу навчаах хэрэгтэй? Хаан. Энэ тэнэг цолыг мартах цаг болжээ. Энэ хэрэггүй юмд бид нөлөөлж чадахгүй байна гэж юу? Морис могойда зөрөөд байгаамаа. Энэ зөрүүдлийг засч болохгүй байна гэж юу? Энд бол солиор л бид ухамсарыг өдөртөхөд хичнээн зарлаа да. Борис хаанд нөлөөлж болно. Харин нөлөөлөл нь эргэлт буцдаггүй л тодорхойгүй байна. Энэ ач холбогдолгүй. Болгар бидэнтэй хийсэн цэргийн холбоог тас татах ёсгүй шүү. Сайн уу мэдка? Хардаа мэдгэмээр ирж байна. Энд чинь одоо мэдка хэнийг авч ирж байна? Энд чинь одоо мэдка хэнийг авч ирж байна? Эхнэр хэл байхгүй өөр хэнийг байх вэ? Тэр тэгээ сохор юм байна шүү дээ. Яаж түүний эхнэр байх вэ? Тийм ээ, сохорхон их зүйл хийхгүй дээ. Гэрийн эзэгтэй болно гэдэг ч бүтэхгүй. Явцгаая. Энэ тэнэг минь битгий сонсоод. Зүгээрээ мэдка элдвийн зүйл сонсч байлаа. Тэд хүн л юм чинь. Митка юу удсан юм бол тоо? Магдалинаг сүйт төсгүйгэн болгосон бол шал тэнэг амтан. Шал тэнэг амтын та. Жаахан хөлөөгээрэй. Бурхан минь. Ямар ядуу юм бэ? Баяжхыг бүү хүлээ.
гаслан зовлон. Явцгаая. Шат байна. Дахиад нэг. За. Ээж. Ямартай сайн байна уу? Сохор хүн чамд юу лээ? Ээж болдоо. Юу тэнийг юм яриад байгаа. Танилцуулд ирсэн. Вангелия, миний эхнэр. Сайн байна уу? Та нар хэдийдээ гэрлэж амждаг байна. Маргааш сүмд очиод загалмайлуулна. Өнөөдөр энд хонхол болгон дээ. Маргааш би бүгдийг төхнүүлнэ. Би морийг нэргүүлж өгөх хэрэгтэй байна. Орой л уулзъя да. Мэдка битгий зов. Яв. Тэгвэл энэ твтэрээ би гуц аваад ирээ. Харин би өөрөө хашаанд хонноо. Ванга. Яаж амьдрах болж байна? Мэдка төгнүүлнэ. Тэр бидний тулгуур болно. Юунд тулгуур байх вэ? Юу ч анзаарахгүй байгаа хүн. Тайвшир Любка. Энэ танай эцсийн шийдвэр үү? Тийм ээ. Болгар хойш дайныг үргэлжлүүлэхгүй Германы цэргийн холбоотой байхгүй. Та өөрийнхөө үнэн гэдэгт итгэж байна уу? Тийм ээ. Би итгэлтэй байна. Итгэлтэй байдал аваа хэргийн зөвдөх хандлага. Үнтэй маргахад хэцүү байна. Таныг онгоц буудал хөргөж өгнө. Би шийдвэр. Таны онгоц Софийн нисэд бэлэн байгаа. Танд баярлалаа, Рексфюрер. Та юу болов? Зүрхэн лүж. Болжээ. Бэлэн. Зүрхний өндөрлөл эмчтүүд. Вызовите врачей. Ямар харамсмаар юм бэ? Та түнд урдчлан анхааруулсан да. Тэгэхэд тэр тийм ээ харамсалтай. Вангагч та нөхөртэйгээ аз жаргалтай байсан уу? Энэ асуултанд би чамд нэг үгээр хариу өгч чадахгүй. Миний хэр бол аз жаргалтай л байсан байх эсвэл үгүй юу? Би өөрийгөө аз жаргалтай байгааг яг мэддэг. Би залуу байхдаа мөн л тэгж боддог байлаа. Зүгээрээ амьдрал чам сургаад өгнө. Ямар их хог цуглуулсан юм бэ? Тийм ээ. Үнэн дээр би ийм юм хүлээж байсангүй. Ямар их зовлон бэ? Яалаа гэж мэдгүй чам сайн байдаг юм бэ? Чамд тэр хайртай юм уу? Тэгэлгүй яах вэ? Харин чи түнд
Кого ко мне привел? Бурхан түүнийг над руу авчирсан юм аа. Тэр ч үүнийг мэднэ. Би бас мэднэ. Энэ ч бага дүү минь. Тун баг. Чамд харагдана. Любка туслаач. Татарэ. Митка, буугаад ир ус уугач. Орой гэхэд дуусчихнаа. Өөр ингэсэн өрөөтэй болно да. Митка чийч алтан гартай юм аа. Чи яаж мэддэг үлээ? Би бүх насаараа л барилгачин болохыг хүсч байлаа. Нэг л болж өгөхгүй юм. Эсвэл ажил гараад одоо болохоор дайн. Харин азар битгэлээр чөлөөллөө. Хизээч эргээд дуудаж мэдэн дээ. Чи энэ тухай битгий бод. Би ч боддгүй л дээ. За. Өргөжлүүлээд ажиллахаас тэгэхгүй бол орой амжихгүй шүү. Мангагч чи юу асуух гээд байгаа юм бэ? Битгий. Та өөрийнхөө ард одныхныг бас л бүгдийг нь мэддэг үү? Мэддэг. Энэ хэцүү байдаг бах та. Хүн ч юу дээ. Яагаад гэвэл тусалж чадахгүй юм чинь. Та нөхрийг яриад байна да. Мөн түүндээ ч мөн. Өөрхөн гэж. Яваа. Дантал асуугаад маргааш хэлнэ. Яв. Тэгээ маргааш болтол баяртай. Маргааш болтол баяртай. Найм дугаар анги төгсөв.